Хааны эрдэнсийн манаач сүнсэнд хорлогдоод галзуурчээ. Урд их говийн их цан хэмээх гүгүр илсэн манхны өөрт баяраа авраг гүрүүлүүдийн яс үзэж зогсноо хайж аваа тэмээгээд урандах санаатай манхан дээр мацж харав. Нэлх ногооны үнэр сэнгэнэж унаар татсан тунгалаг сайхан өдөр алсын зэрэглээс хүмэлзээд эргэн тойрон их усны гүнд байгаа юм шиг санагдаж. Баяраа "Хөөе, энэ ёстой л нэг заан шиг гүгүр илс юм да" гэж бодон ээжтэйш дурандав. Гэтэл тэмээ битгийхэл тэмээний бүх гэж андуурам бутаж үзэгдсэнгүй. Гагцхүү нов ногоон талд хар сүлт зээр нэг нь нөгөөгөөсөө өрсөх адил уралдан байж шимт ногоо зулгааж аваад л үзэгдэнэ. Тэр юу ч үзэгдэхгүй учраас морь руугаа явах санаатай эс туучин бууж явтал өмнө нь том хар ирээмогоо цогноогоод цагаргалан байгаа нь үзэгдэж гин. Тэгэнгүүт тэр зочиж "Хөөе чи юу блэ?" гэж бодон зог тусд сайн ажиглавал тэр могоон доор шар төмөр гялалцсан үзэгдэж гин. Баяраа угийн хинэггүй нэгэн тулж авсан шилбүрээрээ могоог холоо үсэртэл итэж орхиод тэрхүү гялалцсан шар юмыг нь авч үзвэл эмэгтэй хүний өсний дараалга байж гинэ. Аваад үзвэл шүр, сувд, оюун шигтгээтэй алтан дараалга байж гин. Тэгэнгүүт тэр "Сони юм да. Энийг хэлсэнд булагдчихгүй байж л байдаг" гэж бодон эргүүлж тойруулж үзвэл үнэхэрийн ховор нэнтэн эртний эрдэнэж. Түүний дээр могоо байн хөвчдөг бололтой өнгөн гялалзаж илэгдэн мөлийч гсэн байлаа. Баяраа алтан даруулганаас хараагаач салгаад могоо руу харвал тэр илс рүү шургаж зөвхөн сүүл нь гоцолцоод лалга болж. Гинэт тэр яарч алтан даруулгыг өөртлөөд морь руугаа гүйжчтол олон могоо морийг нь тойроод цогноочихсан хатхуураа гялалзуулан цоргих адил өөдөөс нь ширтээд байжээж. Тэр эднэрийг чинь бүгдийг нь шилбүүрээр бэцбэц цогчих л доо гэж бодоод шилбүүрээ далаатал нөгөө могоонууд час дугралдаад бүгдээрээ түнлөө өсрэхээр завдан биеэ эвхэн мушгирч эхэлж гин. Хэрэг бэртэж байгаа гадарсан баяраа эргэж махан өө тавираад алтан даруулгыг байсан газарт нь буцаага тавив. Гэтэл хажууханд нь нүх гарч байгаа юм шиг эс доошоо урсаж байснаа нөгөө хар ирээ могоо гараад ирж гин. Баяраа хинэггүй боловч цаад наадахыг бодохдоо ирж тул "Уучлаарай, та алтан даруулгаа буцааж авна уу? Мөхөс би алдаа хийх шахлаа" гэд гурамтаа мөргөөд морилгоо буцаад очиж гин. Энэ удаад морийг нь тойрсон нөгөө олон могоо байсангүй. Тэр мориндоо мордоод эргэж харвал өнөөх могоо байсан газраа цогноосоор л байж. Баяраа тэмээгээ ч ирэхэ болоод шууд харьсан бөгөөд тэр шөнөө дэмийртэл халуурч хоноод тэр өдрөөс хойш яг л могоо шиг час дууран орон дээрээ ивхрээд байх болж. Аргаа барсан гэрийнхэн нь нутгийн өвгөн лам гомплыг даалж баярааг үзүүлтэл тэр бээр их эрдэнсийн сан дээр орж идэ. Эрт цагт Галдан хааны цэрэг Эрдэнэ цуг цөлмөөд энд авчирч алт эрдэнсийг нь булсан гэлж дуулддаг юм. Тэр чинь билүү? Олон зуун жил түүнийг мансан сүнс могоо болох тохиолдол бий гэд гүрэм хийж лус аргадаж олон 10 заслын ном уншиж өгч. Баяраа өнөөхөр амьд байгаа бөгөөд талбын мдээгүй болж ухаан санааны гажигтай болцоход шарнаар борхоногийг өнгөрөөж яваа юм гинлээ.